За сайн байцгаана уу? Өнөөдөр анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 1-р дамжаад элсэн суралцж байгаа өнөртөө хандаад юу гэлээ Тангаргийн баярт нь оролцох байгаа. Тэгээд 4 цагаас 6 цагаас 2 удаа оролцсон. Одоо цаг 6 болж байна. Ост руу оръё. Тэгээд Тангаргийн баярын үйл ажиллагаа намайг анх сургуульд орж байхад ийм хөтөлбөртэй гоё байгаагүй. Бид нэр зүгээр Остын өмнө тангаргаа өргөөл гардаг байсан. Одоо болохоор та бүхэн үзээрэй. Хөтөлбөртэй болсон байгаа. Хөтөлбөртэй. Тэгээ яг гоё зэгцтэй болсон. Тэгээ амьдралд нь ганц тохиох энэхүү Тангаргийн баяртаа оролцож байгаа. Шинээр элсэн суралцж байгаа дүүнэртээ бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээ бүгдээрээ Тангаргийн баяр ямар хөө болдгийг үдэж сонирхцгоё. Алдархгүй үлсэн эзэд бид анагаахын оюутнууд сайн байцгаана уу Эрдэнэтэн багш нар оюутан залуусаа анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн 1-р дамжааны оюутнуудын тангар хураг хэслийн үйл ажиллагаа эхэлснийг мэдгэхэд таатай байна. Ингээд өнөөдрийн ясны арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо танилцуулъя. Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн боловсролын асуудал эрхэлсэн тэргуун дэд захирал анагаахын ягтамж доктор Сүмбэрзов. Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн бие анагаахын сургуулийн захирал анагаахын доктор дэд профессор Төвшин Жаргал. Анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн оюутны ардын дарга анагаахын доктор Нандин Эрдэнэ. Анагаахын сургуулийн нүд судлалын техникийн багш Довшин Жамц. Анагаахын сургуулийн 6-р дамжааны оюутан Оюундай. Анагаахын сургуулийн 1-р дамжааны 120-р хэсгийн оюутан Бэлгүүдээ. Яаж хичээлдэг, ямар шиг хичээл үздэг, яаж сурвалж илүү амжилттай сурах вэ гэдгийг бас мэдэрсэн байхаа гэж бодож байна. Тэгээ өнөөдөр та бүхэн ихээр одоо сэтгэл шалгуулаад энэ сургуультай өргөжүүлэн цаашдаа суралцъя гэдэг шийдвэр түрээ оюутны тангаргаа өргөж байгаа юм сайхан өдөр байна. Тэгээ оюутны тангараг өргөн өгдөг болоос эргээд та бүхэнд бас үүрэг хариуцлага тунагдж байгаа. Мэдээж Эрдэнэтэн багш нар энэ шинжлэх мэргэжилтнүүд найз нөхөдтэйгээ хэрэг яаж харилцах вэ? Цаашдаа юу өөртөө яаж зохиох гэдгээ бас энэ тангарагт та бүхэнд дурдж болно. Оюутан би. Их орон ард түмний чин сэтгэлээсээ хайрлаж. Хүч чадал оюун ухаан. Авьяас бэлгээ дайрчин суралцаж. Иргэний үүрэг шудраг ёс. Хүндлэг чанар ёс зүйг дээдлэн сахиж. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нэр хүндийг өндөр дүргэж. Эрдэнэтэн багш. Эмч ажилтан оюутан нөхдөө. Чин сэтгэлээсээ хайрлан хүндэт гэж. Шивдэг төлөвлөсөн мэргэжилтэн болохоо. Тангаргалыг.
та бүгд одоо ямар юм болох уу, юу юм болох уу одоо би суралцж байгаадаа хэлмээр нүггүй нүү гэж бодох цаг гарч ирэхгүй байна. Яг тэгвэл одоо мэрэгчлийн одоо суурь хичээлүүд ороод ирэхээр та бүгд одоо нойртой хонж байгаа хүмүүс байна, бүтэн нойртой аргал багтав. Тэгэхээр багш нь анх 3 дахь курстэй ресаслинг хэмж болно гэж хэлээд тэгээд госпиталийн ресаслинг тасаг дээр өөрөө зуныхаа дадлагыг дуусгачаад зуны одоо хугацаанд очиж дадлага хийжсэн өөрийн хүсэл зэрэгсэн. Тэгэхээр одоо та бүгд заавал одоо эрэгтэй залуучууд байлаа гэдэг ресаслинг бол гэж байгаа юм биш. Эмэгтэйчүүд байлаа гэж хөшгөний хэмж бол гэж байгаа юм биш. Хүн болгон юуны хэмжээж болно. тэрийг эрт тодорхойлох эрт хэрэгтэй хэтэрхий хэрэгтэй шүү. Яг цагийн болохоор зөв тодорхойлох шаардлагатай. Болж байна. Хасан байцгаана уу? Өнөөдрийн одоо хамтран баяр дээр таалж хэлэх үг маань болохоор хин хүний хилээд байдаггүй яг амьдралтай хэрэг болох тийм үн цэнтэй зүйлс байх болов уу гэж бодож байна. Тэгээд хэрэгтэй зүйлсийг өөрсдөө шилжүүлнэ. За 5 дугаар гэх юм бол та бүхэн багасаа ч юм уу одоо тэр 10 жилээс өмнөхөр сайн амж болох юм шиг мэдлийн мэрэгчлэн болохыг гээд ороод зориод ороод ирсэн хүүхдүүд байгаа. Тийм учраас сайн амж болохыг гэж бодож би та бүхнийг доор хаяж 2-3 гадаад хэлтэй бай. За эрдэм шинжилгээний ажил төрж хий. За судалгаа шинжилгээний өгүүлэл унш. Өдөр болгон хичээлээ унш гэж хэлхийн өмнө та бүхний би харилцаа хандлагатай хүмүүсийг хүндлэн харилцдаг, хүнтэй мэдлэгчдэг, ойлгочдаг тийм хүн шиг хүн байгаасаа гэж юу түрүүн захимаар байна. Тэгээд та бүхэн хизээ нэгэн цаг өсөж байгаад хийж байж болно. Хинч болсон гэсэн анх юм байснаа хизээ нөргөл төрснө хизээ битгий мартаарай. Чүтигэх мянган өвдөсөн эрдэмээс дэжил чи бидэнд хөвлөсөн ээжээс орцвэр хэн саргалтай эрдэмтний багшаатай энэ яваа насарани ихтэн мачин Тангарын өрх үйл ажиллагаа маань дууслаа. Өрөн байсан хост маань сулрлаа. Энэхүү сайхан үйл ажиллагаа зохион байгуулж өгсөн оюутны холбооны хамт олондоо баярлалаа. Манай олон нийтэд харилцаа албаны охтууд маань байна. Дүүнер том болсон, ажил хөнгөрсөн. За 6-д оруулах гэж байна. Ингэцгээе. Яг остын одоо хамгийн урт суугаад үг хэлнэ гэж юусоо бодож яваачгүй. Тэгээд хандаж хэлсэн хэдэн үг гисийг өмнө шинэ эслэгч та бүхэн амьдралдаа хэрэгжүүлж тусгаж аваарай гэж хүсье. Манайхаа үед байх сайхан. Үнцнийг мэдрээд урдаа тавьсан зорилгоо мөртлөө цагийн имийг цагтын тэгээд чин үнэнч төгс төгөлдөг гүйцэтгээд яваарай. Яагаад гэвэл бидний цаг хугацаа бидний ирээдүйтэй хамт
урсан өнгөрч байдаг цагийг үр бүтээлтэй илүү сайн хөдөлмөрлөж суралцаарай гэж захимаална. За баярлалаа. Бурхан минь бэж одоо цаг 5:30. Бидэрт бичиж дахиад ийм стори. Хаах дахиад хэдий стори. Бурхан минь